Сайн манайхаа Universe has your back номын 5 дахь бүлэг эхэлж байна. За өмнөх бүлэгтэй бол нэлээд холбоотой. Та ерөөсө хөгжилдөөдтэй айгуу гоё баяр хөөртэй байгаа үед Universe илүү хурдан ажиллаа хийдэг гэдэг сэдв байгаа. Тэгэхээр энэ дээр арай богинохон хичээл болох гэж бодож байна. Хамгийн түрүүнд Gabi нөхөртөөгөө 2014 онд анхны байр хаусаа худалдаж авах гэжсэн талаараа ярьдаг. Тэгээ тэрэн дээр ингээд Нью-Йоркт те хамгийн гоё газар амьдармаар хамгийн гоё дүүрэгт амьдармаар байна гэд ингэсэн чи яг тэр үед ингээ хамгийн үнэтэй байгаад ирсэн. Тэгээд энэ хоёрын нөгөө төсөв нь ерөөсө хөрөхгүй. Тэг ингээд өдрөөр ингээд нөгөө байраа үзэж явах тусам стресстэд бүр сүултээ ингээ байр үзэх гэдэг нь юусэн анхны байраа авах гэж байгаа уг нь айгу гоё байх хэрэгтэй шүү дээ. Чи тэр нь бүр ингээ шийтгэл шиг бүр ингээ онцгүй болоо сүултээ уурлаад хоёулангийнх нь сэтгэл хөдлөл бүр ингээ хэцүү болоод нэг нэгэндээ муудалцаад ингэж хэлсэн байна. За тэгээ ер нь бол ингээ байр маань олдохгүй байна. Энэ ч шал балаа ажил энэ ч хэцүү юм байна гэж ингээ хойлоо явж исэн. Тэгээд бүр ингээ ер нь бол ингээ melt down гэж ярьдэн шүү дээ. Тэг бүр ингээ уйлах гэх үү тэг ингээ уйлаад ингээ орилоод ер нь ингээ сэтгэл зүйн хувьд өөрийгөө ингээ барьж чадахгүй нөхцөл байдалд ирээд машин дотор сууж байгаа Gabi нөхөртөө хэлсэн юм байна л да. Хойлоо ер нь тусламжгүй. Universe-с тусламжгүй гэтгсэн юм байна. Тэгээ нөхөр нь ч гэсэндээ зөвшөөрөөд за тэгвэл тгий. За тэгээд яасан гэсэн чи хоёул ингээ prayer хэлээд те Universe арай creative possibilities битэрт хэлээч. Битэр одоо тэ creative possibilities гэдэг чинь бүтээлч бусад сонголтууд те бүтээлч өөр боломжуудыг битэрт харуулаач. Одоо ингээ таныхаар битэр дагахад бэлэн байна гэдэг prayer хэлсэн байна. Тэгээд тэрийг ингээ дууссныхан дараа шууд ингээл ер нь хоёулын сэтгэл санаа нэлээд дажгүй болсон байна. За ээж ингээ хамгийн түрүүнд сэтгэл санаагаа ойлгоод авчичаа. За тэгээд байжснаа гинт Gabi-гийн санаанд юу гэж орж ирсэн гэсэн чинь хүшээ хойлооч угаасаа жоохон ийм евро зах руу орон нутг руу амьдрий гэж бодож ирсэн мэт те тэрийг яагаад сонирхож болохгүй гэж гээд асуусан байгаа. Нөхөр нь хүлэн зөвшөөрөөд хүүшээ тийштэй хойлооч нэрээ ингээд ийм зах руу ууланд амьдрал гоё үсттэй гэж ярьж исэн. This is so fun. Энд чигээ харин ч хөгжилтэй юм шүү гоё юм шүү гэж бодоод тэгээд тэрээр ингээ хайж үзээд 5 газар олоод тэгээд тэр 5-ынхаа нөгөө real estate-ийн агентлагийн хүнтэй тааралдаа хүнтэй холбогдоод тэгээд юмнуудаа асуугаад үтсэн байгаа. Тэгээд ингээд одоо яг мөрөөдлийнхөө гой байшингаа уулын аманд олоод ингээ амьдарч исэн байна. Тэгээд ингэхдээ нөгөө өмнөх өдөр 4 удаа тэр газар очиж үзээл дахин үзээл сонирхол юм чи бүр ингээд худалдаж авах гэж байгаа юм чинь аюу том хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгээ сүүлийнхаа 4 дахь удаа очихдаа ээж аваагаа дагуулчиход ингээд юу гэж бодож ийн гэдгийг асуугаад авч явсан байгаа. Тэгэхээсээ өмнөх өдөр нь Colette гэдэг найзтайгаа уцаар яриад тэ энэ ийм байр байгаа битэр ингээд авах гэж байгааста гой санагдаж байгаа гэдэг ингээд юмнууд ярьсан чинь тэр найз нь болохоор нөгөө psychic medium гэдэг одоо юм холбож өгдөг. Одоо манайхан чинь зөвхөн бөөл гэж байдаг бол одоо англи хэлэнд болохоор тэр үг нь бөө юм шиг байна. Ингээд сүнснүүдтэй ингээд холбогдоод тэ өвгдөөдтэй ч юм уу холбогдоод ингээд үгнүүд энэ үгнүүдийн дайж өгдөг. Тэгсэн чинь тэр нөгөө medium гэд найз нь хэлсэн байгаа байхгүй юу. Чи юу дохио асуусан уу? Энэ одоо ингээ зөв шийдэр үү гэдэг дохиогоо асуусан уу гэдэг юм гайхаад. Юу лээ гэж асуусан чинь надад би ингээд ямар нэг зүйл хийхээсээ ч юм уу те ингээд дохио асуудгаа. Хэрвээ би зөв замдаа явж явах юм бол надад дохио харуулаач гэдэг. Миний дохио бол dragonfly гэд хэлсэн байгаа. За dragonfly гэдэг чинь сон штэ те. Тэгээ минийх одоо ингээ соноо гэд тэгсэн байна. Тэгсэн чинь тэрхэн дороо Gabi шууд шар шуу ингээ санаанд нь орж ирсэн юм байл та нэг удаан бодоагүйгээр. За тэгвэл миний дохио шар шуу байх юм байна гэж найстайгаар нээлтэл өнгөрсөн юм байна. За тэгээ маргааш нөгөө газар очсон чинь хамгийн түрүүнд яг ширээн дээр нээсэн нэг юм маатан дээр сонны зураг байсан юм байна. Тэгээ хүү энэ чинь нөгөө Colette-тэй ярьжсэн миний сон шүү дээ. Тэгтээ энэ чинь яг миний өөрийн минь дохио асуусан дохио биш юм чинь тэгээ хахавгээ өнгөрөлтөл гэрээр нь тэр аяар шар шуу хайж гинэ. Аягны зурагнууд те ном өөр тэр гэр дотор юу юу вэ тавилган дээр ингээ хаана шар шууган гэдэг бүргэлсэн хамаг хүчээрээ хайсан чинь олдоогүй. За тэгээ олдоогүй юм байна. Миний дохио юу надаа өгөөгүй юм байна бали гэж бодоод тэгээд дуусчаад дуусныхаа дараа нөхөртөөгөө нэг кафе ороод за энд жоохон юм идийгээ сууж исэн наа. Яг кафегаас гараа явсан чинь нүдэнд нь бүр айгүй том юм нисэж байгаа шар шуу харагдсан гинэ. Тэгээ харсан чинь хажуудлынхаа машины стикер шар шуу. Тэгээд би шар шуугаа оллоо гэдэг айгу баярлаад ингээ өнгөрч исэн юм өөрхөд түүхээ ярьж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол ингээд юм хөгжилтөөд яг ингээл ганцаараа амар юм дипломатиктэй ингээ логик тарихаараа за Universe би юм өсч чинь одоо юм өснө үү? Яг хаав вэ? Ингэж гинүү гэдэг юм байхгүй. Угаасаа юуны тул бид нар ингээ нөө frequency дээр ч тэр те манай Монгол өвөгтэй эзэж ч гэсэндээ хайр баяр хөөр тэ дотроос аз жаргал гэдэг ингээд байна вэ гэдэг чинь ийм яг адилхан долгион дээр байж бид нар
universe-тэй харилцаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд юм дохио асуугаал тэрэндээ ингээд баярлал догтлол миний дохио ийм юм байна ч юм уу. Ингэж явах нь өөрөө хамаагүй хурдлуулдаг шүү гэдгийг энэ бүлэг дээр ярьж байгаа юм билээ. Эхний бүлэг болвол ингээд альвааг хайраар харах та бэлэн бай, сэтгэл санаагаа бэлдээ гэдэг чинь. Хүн яг ингээд логик тархин ажиллаад ирэхээр айдас гараад ирдэг. Яагаад гэвэл тэр логик тархин дээр ямар ч эд шийдтэй эсвэл юм creative буюу одоо бүтээлч тийм зүйл байхгүй. Гэтэл энэ хорвоо ертөнц чи өөрөө ямар бүтээлч үлээ те энэ цэцэг биш. Гэхдээ манад байгаа тэр монстера байна. Эхлээд навчин гэ битүү. Тэгснээ 3 5 гэд одоо ингээ 11 юм юутай дотроо нүхтэй ч юм уу те ингээд юм хорвоо ертөнц би нэг цэцэг хүртэл ийм амар бүтээлч байгаа. Ийм үед бид нар ингээ бүтээлчээр сэтгэхийг логик тархивал ер нь бол хаачдаг. Тэгээ логик гэдэг чинь яг л бид нэг өөрсдөө нэг юм хууль гаргаад хуулийн дагуу ингэ явж байгаа. Гэтэл чин эд шийдвэл ингээд бий болж яадаг тий. За тэгэхээр ийм эд шийдэг одоо эд шийдэл гэж нэрлэдэг байгаа. Гэхдээ ингээд бидний хайр байгаагаас үүдээд ингээд биднэрт ирж байгаа зүйлсийг хэлж байгаа юм билээ. Тэгэхээр хамгийн ихнийх дээр бид нар яаж мэдхээ гэвэл та яг өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг бясалгал байна уу те бясалгалаа хийж болно. Өөрөөсөө яг та юун дээр хамгийн их одоо комплейндад те юун дээр та хамгийн доогуур долгионтой low vibe байгаад байна вэ гэдгээ олж тогтоох хэрэгтэй. Тэр болгоныгоо бүгдийг бичих хэрэгтэй. Хүнгээс ингээд тэр чигээрээ байна гэж байхгүй штэ. Өөрийнхөө дэ гадаад үзмж ирүүлэнхийн хүсэл дээрээ юм уу, эдийн хүсэл дээрээ та low vibe байгаад байгаа юм уу, боловсролын хүсэл дээрээ те ингээд өөрөө сурч мэдэх зүйлээсээ болоод байгаа юм уу, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, карьер 8 дахь эзэн инх хамгааллын буюу бусдад туслах байгаль дэлхийн сайн үйл дээр юм эсвэл би энэ хорвоо яах гэж ирсэн бэ гэдэг дээр юм юун дээр танаас муу долгион үсээд байна тэрийг хамгийн түрүүнд олж тогтоогоод олсныхоо дараа бясалгал хийгээд өвгд эзэн минь ээ universe минь ээ би яг энэ надад тулгараад байгаа хэцүү зүйлийг хайраар харахад бэлэн байна. Яаж гэдгийг заагаад өг. Гэл болоо. Ерөөсөө бид нар ингээд universe-тэй харилцаж байгаа үед яг энэ мэн гэх нөгөө логик хэмжих хэрэггүй болчихж байгаа байхгүй юу? Ингэмээр байна туслаарай. Тэнгүүд ингээ өөрөө хүрээд ирдэг. Бидний тархикийн тоо гэж олцдог тий. Тэгэхээр ийм хүмүүс бөөсө байдаг шүү дээ бид нарт. Тэгэхээр энийг одоо хэдүүлээ илүү гоё юм цэгцтэйгээр л авч явж байна гэсэн үг шүү заа. За тэгээд хоёр дахь нь өөрийнхөө мэдрэмжээр яг амьдрал одоо мэдрэмж чинь таны амьдралыг цаашдаа аваад явнаа. Авч явна гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байгаа. Энэ хэсэг надад бас айгүй таалагдсан. Бүгдээрээ л одоо manifestation гэж сонсож байгаа шүү дээ тийм манайхан manifest хийн тий одоо нөгөө нэг хүслээ биелүүлэн эсвэл нөгөө юуны board vision board гэж иймэрхүү юмуд хийдэг шинэ он гарахад ч юм уу ингээ ямар нэгэн байдлаар өөртөө амьдралдаа хүсэж байгаа юм авчирдаг. Тэгээд энэ дээр ингээд нэг том гаргаж байгаа алдааны номыг уншсны дараа надад юу гэж бодогдсон бэ гэвэл бид нар хитрхи логикоор сэтгэдэг. Би яг ийм хүсэж байгаа. Ийм юм хүсчих юм бол би ийм байшинд амьдарч байвал одоо илүү гоё хүмүүст ингэж харагдана. Яалч бид нар тарих тэгж ажиллаад байгаа байхгүй юу? Ингээд тарих угаасаа логик тарих ажиллана гэдэг чинь одоо би нэг тэдэн настай ийм явж байгаа ийм хүн гэдэг чинь би тийм газар амьдрах хэвээр, би нэг тиймэрхүү машин унах хэвээр, иймэрхүү найз нөхдийн хүрээлэлтэй байх хэвээр, би нэг ингэж явах хэвээр, манай хүүхд ийм байх хэвээр гэдэг. Ёстой. This is logic. Логик ажиллаад байгаа. Ийм үед бид нар ингээд хичнээн манифест хийгээл яг би одоо ч нэр $1 сая аавн ч юм уу те $10 сая гэд ингээд бодож илаа миний бизнес бла бла бла. Хитрхи хатуугаар ингээд ийм төмөр харшуулж байгаа юм шиг ийм байдлаар бид нэг хүсээд байгаа байхгүй юу. Гэтэл яг бодит үнэн manifestation ямар үед ирдэг вэ гэвэл бидний хамгийн ихэнд ярьсан нөө frequency-тэй адилхан мэдрэмжээр ирдэг. Тэгэхээр энэ ном дээр юу гэсэн гэж manifest хиймээр байгаа зүйлээ тий та амьдралд юу хиймээр байгаа вэ гэдгээ дандаа би юу мэдрэмээр байна вэ гэдгээр бичнэ гэсэн үг. Тэгэхээр хин Габи өөрөө одоо энэ бүлэг эхлэхэд ярьсан шүү дээ тий яг ийм байшинт те манай гэр юм чин заавал энэ дүүрэгт амьдарч явах хэвээр нэг иймэрхүү хэмжээний тэдэн өрөөтэй ийм юмтай тийм юмтай ийм байр байх хэвээр гэд ингээ явж исэн боловч яг үнэндээ те манай энэ ихний мөрөөдлийн байшиндаа бит хоёр ямар мэдрэмж авч амьдрах вэ гэдэг тэр ерөөсөө оруулаагүй ерөөсөө логик тархин ажиллаад байсан. Гэтэл яг байрнаасаа те энэ өөрсдийнхөө home гэр гэдэг энэ зүйлээс юу мэдрэмээр байгаа юм бэ гэдэг нь логик тархиар яг манай ийм байх хэвээр гэдэг байр хоёр нь авцалдахгүй байгаа байхгүй. Тэгээд яг ингээд хүлээн зөвшөөрөөд те ингээд universe илүү өөр ямар боломжууд байна харъя гэд ирсэн чинь тэр хоёрын мэдрэмээр байгаа зүйлийг мэдрэмээр байгаа байраа олж авч чадсан. Тэгэхээр яг энэтэй адилхан. Та те одоо ингээд шинэ онд ч юм уу энэ ондоо өөртөө манифест хийгээд юуг бодлын хүчээр өөртөө бий болгомоор байна. Ингээд нэг тодорхой хэмжээнд тань мөрөөдлөд байгаах те эсвэл 9 хүсэл байна штэ. 9 хүслээ та бичиж чинь. Тэгвэл
ингээл яг тархаараа ийм болмоор байна. Миний бие ийм. Гэтэл та яг тэнд ямар мэдрэмж амаар байгаа юм бэ? Гэтэнхэр хүний хүсэл manifestation өөр болчихж байгаа байхгүй юу? Эрүүл энхийн хүсэл дээр би ийм баймаар байна. Эрүүл хүстэй. Тэ гоё шүттэй. Туранхай six packтай. Гэт ингээд эн чинь ингээд дандаа бидний логик ийм байвал хүмүүс хүлээн зөвшөөрнө. Ийм байвал яг надад гоё харагддаг. Гэх мэтчлэн ийм зүйл гэтэл яг та ямар мэдрэмж амаар хүсээ угаалаа нөө эрүүл хүсэл гэдэг те хүсээ угаагаа задгаа тавихад ямар байх юм угааж явах үедээ та ямар мэдрэмж амаар эсвэл яг эрүүл гэдэг нь танд ямар мэдрэмж өгж байгаа болохоор те ингээ унж байгаа юм биш ингээд татхад нэг ч ус гаранд байхгүй хай хэлж байгаа юм уу эсвэл six pack те энэ six pack-та байхын та яг ямар мэдрэмж амаар байгаа юм бэ ингээ гизээ хэлээд үзэх дэр гэж болчингууд мэдрэгч байгаа хэлж байгаа юм уу эсвэл нэг хувц өмсөж үзээд өөрийгөө ингээ харахад илүү гоё харагдах хэлж байгаа юм уу ямар мэдрэмж юм бэ гэдгээ бүрэн тодорхойлох хэрэгтэй. Тэндээс бидний manifestation нөгөө хүсэж байгаа зүйл universe ч гэсэндээ тий би яг ийм юм амаар байна. Биш та тий за би $100 амаар байна. Яг та ямар мэдрэмж амаар $100 байвал та яг ямар мэдрэмжтэй болох гэдэг юм. Тэгэхээр дандаа тэрийгэ дэвтэртээ бичнэ. Ийм мэдрэмж би авмаар байна гэдгээ чигсаагаад бичээрэй манайхаа. 5 дугаар бүлгийн 3 дахь алхам. Миний хамгийн дуртай хэсэг. Юу гэж? Ask for a sign. Дохио асуух. Universe амар гоё хөгжилтэй байх дуртай байдаг. Эсвэл өвөг дэцчиж магадгүй тий. Хөгжлөх дуртай sign юм уу надад дохио өгөөч гэж гуйхаар дохио өгдөг. За Габигийн нөө найз нь болохоор нөө сон гэдгсэн шүү дээ тий. Габигийн хувьд болохоор owl шашуу гэдгсэн тий. Миний хувьд юу гэж? Үд. Гэхдээ энэ үдийг би өөрөө гаргаж ирээгүй. Гэхдээ яг энэ дээр болохоор юу гэж хэлж байгааг бол та өөрөө өөрийнхөө дохиог олохдоо бити тэгж ийм газраас хайгаарай. Хамгийн түрүүнд санаанд орсон угаасаа ингээл таны тарих шууд өөрөө мэдж байгаа. Сайн намайг дохио гэл ингээл өөр хүмүүс юм хэлж хад танд юу харагдсан бэ? Өнгө, тоо, амтан, өөр тэ ямар нэгэн дүрс бүр юу ч яж олон дуу, кино. Тэгэхээр бүр ингээ юу л юу энэ дээр ч гэсэн ингээ аюу creative байдлаар дохио байж болно. Хүн болгонд өөр ингэсэн дохио байдаг. Гэтэ өөр үед бас өөр дохио ирж болно. Заримдаа ингээд нөгөө йогийн анги дээр бид өмнө бас ингээд бясалгал хийгээд дохио асуугаараа гингууд манай хэдэд ингээ янз бүрийн өөр юмнууд өнгө мөнгө ч юм уу тиймэрхүү юмуд харагдаад тэг ингээ санамсаргүй ингээ харангуут яг нүднийх нь урд илээждэг. Тэгээ энэ дээр дохион дээр бас Габи юу гэж хэлсэн бэ гэвэл нэг найз нь 108 гэдэг тоо орж ирсэн байл та. Тэгэхээр нь 108 гэдгснээр дараа нь 54 гэдэг тоо харангуутаа 108-ыг 2 туухаар 54 штэ энэ миний дохио байна. No, ерөөсөө ийм биш. Бүр ингээд ийм зарлалын самбар шиг ийм тодоор бүр ингээд нүүрлөч юм тод гарч ирж бүр энэ биш гэж хэлхийн аргагүй байдлаар дохиоч нь илэрдэг ээ. Тийм болохоор ингээ өөрөө ингэж тэр юм чинь ингэсэн эн чинь яг би тэгээ үд гэдгсэн юм чинь үд чинь энтэй холбоотой юм гэдэг ингээ цаашаа ингээ явахгүй. Бүр яг л тэр дохиоч нь тань дээр бүр ингээ тодоор гарч ирдэг. Тэгэхээр өөр ингэсэн дохиогоо бодорой гэдэг чинь. Тэрний дараа дохиогоо бодсныхоо дараа хитүүлээ university хэлээд сайхан тайван хүлээх хэрэгтэй. Тэгэхээр дохиогоо юугаас одоо та ямар нэгэн юм зүйлийг зөв үү буруу юу гэдгийг асуумаар байвал те. Энэ дээр Габи юу гэж хэлсэн бэ гэвэл thank you universe for offering me clarity. Show me my sign if I'm moving in the right direction. Хэрвээ би яг зөв замдаа явж байгаа бол миний дохиог надад харуулад өгөөч ээ. Намайг замчилж байгаад гялалаа гэдгийг хэлнэ гэсэн үг. Тэгээ бас бясалгалаар штэ тий. За тэгээд сайхан хүлээх хэрэгтэй. Энэ дээр бол бид нар ингээд яарад ямар нэг юмыг те адгаад байна гэдэг чинь өөрөө тэрийг энэ болохгүй юм шиг гэдэг айдас тэнд явж байгаа гэсэн үг. Үр дүнд нь яг юм амир ихтгэлгүй байгаад байгаа учраас тэгэхээр өрөөсөө өөрийнхөө сайнаа асуугаал орхичих. Тэгээд ирэхээр хиний Габигийн хувьчсэндээ саяны жишээнээр над дээр бас яг зөндөө тохиолддог байхгүй юу? Яг нөгөөх маань хаана нэ те нөгөө миний дохио хаана нэ гэд ингээд логикоор хайгаад байгаа үед байдгүй. Тэг яг мартсан заа гэж байж ангууд гинт гараад ирдэг. Ер нь тэгдэгтэй та нар тэгдэг үү? Ямар нэг юм ингээ хит хүчилж яснаа заа болиг ч юм уу болчихдог. Хүүхдтэй болоход хүртэл тэгдэг штэ. Хүүхэд биднэрт бэлгэлэн гэдэг чинь өвгдөө хийж байгаа ажил. Зүгээр нэг эмхтэй эрэгтэй хүн хоёр хүн хурцсангууд тэнд чинь хүүхэд бий болохгүй. Яагаад энэ олон болж байгаа тэр хурцлуудаас хүүхэд биш. Яг тэрэн дээр нэмэх нь сүнс гэдэг зүйл хүүхэд рүү хүний бие рүү орж иж хүүхэд бүтээд байгаа штэ тий. Тэгэхээр эдгээр чинь ингээ бүгд давхцал байгааз яг ингээд нэг юм хичээж байгаа болох үед дандаа ирээд идэв штэ. Тэгэхээр эн чинь бид нар юм хитрхийн нөгөө нэг low vibe руу орсон. Яагаад тэгэхгүй нөгөө чинь хаана нэ гэхгүй махта гэд so much noise болж байгаа үед бид нар өөрсдөөсөө түлхээд байдаг. За яшигдөө яавал ч яг гэд ингээд айгүй сайхан энерги рүү ороод ирэнгүүт гяс гараад ирдэ штэ.
Тэгэхээр энэ дээр чинь бас бидний тэр долгион явагдаж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь ганц ингээд өөрийнхөө логик тархинд итгээд те яг л ингэх ёстой би яг л ийм хүсэж ин гэд байхгүйгээр бусад ийм creative possibilities-уудыг хүлээн зөвшөөрөөрэй гэдгийг энэ дээр гаргаж ирж хэлж байгаа. Тэгэхээр айгуу гоё нөгөө шинэлэг creative-ийг би дандаа монголоор марчаад байгаа юм а. Бүтээлч бусад сонголтууд хүнд байж л байдаг. Та одоо ямар нэг зүйлийг бүтээх гэлтэй би яг л энэ ажилд ингэж ормоор байна гэж бүр ингээ гүрийгээд байгаа бол арай бүтээлчээр те дохоогоо асуучих өвгдээцээс юм уу universe-с тэрнийхээ дараа надад өөр бүтээлч ямар сонголтууд байж болох вэ тэрийг надад харуулна уу гэд гуйчих. Тэгэх юм бол бусад өөр сонголтууд ингээд ямар нэгэн байдлаар гарч ирээд биелчдэг. Тэгэхээр одоо ингээд энэ эцсийн дүндээ бол ер нь хөгжилтцгөө тий. Тэгээд нөгөө нэг дохоо асууна гэдэг дээр Габи бас хэлж байгаа. Энд чинь яг юм айгу жоохон хөвгч болчиход. Гэтэл хүн болгоны дотор угаасаа л бидний дотор нэг жоохон хөвгтүүд байгаа штэ. Тэр жоохон хөвгтөөс сэрээчгээ хөвгөлтэй байдлаар тий. Би ийм нэг дохоо одоо ингээд дэлхийн ингээд сая хүн номыг уншдаг тий ингээд жил болгонд тойрон дэлхийд даяар ингээд яриа хийдэг Габи хүртэлтэй шашуу хаана вэ гэд ингээд явж байгаа чинь it's fun дээ юу алдна гэж яг үнэндээ тэгэхээр энэ ингэж хөгжилтөөдтэй ингээд ямар нэгэн дохоогоор бид нар гоё юугаа аваад үр дүнгээ аваад өөрийнхөө ингээд хүсэж байгаа юмудаа авчирчилж чадчих байгаа бол яагаад болохгүй гэж ер нь бол ингээд энийгээл хөгжилтөөд байж ивэл гоё штэ тий тэгэхээр хэдүүлээ эннийхээ дагуу энэ бичлэгийг одоо та энэ хүртэл нь үзсэн болвол заавал биелүүлээрэ гэж хэлье. За тэгээд маш богинохон энэ бүлгийн хувьд бол дохоогоо асуух бясалгал хий гэж бодож байна. За ингээд бясалгалаараа уулзъя. Баяртай.